За тэгээд өнөөдөр охиндоо зориулаад pumpkin carving хий гэж бодсон. Тэгээд 10 сарын 31 болохоос өнөөдөр нийт өдөр гэхдээ яг 10 сарын 31 болохоос pumpkin бэлдээд тавьчих гэж бод. Маргааш манай байраар хүүхдүүд явж trick or treating хийж айлуудаар чихэр цуглуулах юм байлаа. Тэгэхээр тэнд нь бас зориулаад энийг бэлдээд тавьчих юм уу гэж бодсон. Тэгээд юу ч эхлээд нэгдүгээр pumpkin эрэхтэй, хоёрдугаар доторхын ухах халбаг, тэгээд нөгөө нэг элдв нөхнүүдээ ухах хөрөөнүүд онлайнаас ийм цаас гаргаж ирж хийлээ. Тэгээд энийг энэ дээр тогтоож байгаа тэгээд хийх юм байлээ. Тэгээд одоо би хийж үзүүлье. Skeletons and shivers down your spine. Shrieking skulls will shock your soul, seal your doom tonight. Spooky, scary skeletons and shivers down your spine. Shrieking skulls will shock your soul, seal your doom. Тэнгэрч явж оройг бонгоцлоо. Тэгээд доктор талын цэвэрлэн доктор талын ийм юм. Spooky, scary skeletons and shivers down your spine. Shrieking skulls will shock your soul, seal your doom tonight. Spooky, scary skeletons and shivers down your spine. Shrieking skulls will shock your soul, seal your doom tonight. Spooky, scary skeletons and shivers down your spine. Shrieking skulls will shock your soul, seal your doom tonight. Spooky, scary skeletons and shivers down your spine. Shrieking skulls will shock your soul, seal your doom tonight. За ямарчээс ингэж цаасан нургууд тэгээд дээрэс нь хүнсний скотчор ингэж дарчдаг юм байна. Тэгээ хүнсний скотчор дарчих нь тэгэхээр ингэж pumpkin-га сайн наалдаж өгөөд одоо энэ рүүгээ зургийнхаа дагуу хөрөөгөө хийхэд эвтэйхэн болж өгч байгаа юм байна. Одоо тэгээд хөрөөдөж эхлэх хэр зэрэг болох нь харж илээ. Сайн иймэрхүү юм болж байна. Одоо дотор гэрэл хийхээр ямар болох юм бэ? Spooky, scary skeletons and shivers down your spine. Shrieking skulls will shock your soul, seal your doom tonight.